Миний охин хайж цаа нүрээ будаад Би гарахгүй зүгээр батгаад дарч. тэгэл батах. Чи ингэж чихэр идэ хардаа ингэ хайрцгаар нь тавьсан мөр. Тэгээ батах яриад байгааг чинь би ойлгохгүй байна. Юу гэсэн үг юм? Энд чинь I codex тий. Энэ I codex батахтай ямар хамаатай юм? Энд чинь таргалуулахгүй. Тэгээ дээрэс нь эрүүл чихэр багтай. I codex-ийг мэдгүй байгааг чинь би ойлгохгүй байна. За сайн байцгаана уу? Би ойлгохгүй энэ подкастын ээлжид нэг маш гоё дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочин маань би инстаграмаар дагаад за ярьж байгаа рилсүүдийг нь үзэж маш их одоо зөвлөгөө авах дуртай гэх юм уу. За тэгээд маш гоё ярьдаг болохоор таныг зочноор урьсан. За тэгээд танилцуулахад хувь хүний хөгжлийн коуч, үл хөдлөх хөрөнгийн зөвлөх за од гэрлэгч маань ирсэн байна. Хувь хүний хөгжлийн коуч гэдэг талаас нь харсан юм байна. Яг би болохоор бас тэн дээр нөгөө нэг юм тэгэлцсэн мэдрэмж төрөөд байдаг. Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх гэдэг нь бол яг миний одоо мэргэжлээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд нөгөө үл хөдлөхийнхаа сургалт орж явсаар агаад тэгээ хүмүүсээс хувь хүмүүсээс саналууд ирээд ганцаарчлсан зөвлөгөөнүүд авмаар байна гэд. Эхлээд бол бас саналыг авдаггүй байсан. Сүүл рүүгээ яасан бэ гэхэлэр одоо манай бас тэр менежер та чадна гэд намайг хийлгэж эхэлж исэн. Хийгээд эхэлсэн чи одоо миний хамгийн бас хайртай ажлын нэг болчиход байгаа. Тийм би таны ярьж байгаа дугаас аягүй дуртаж яг гоё юм нэг голын олоод яг юм яг амьдралд одоо тохиолдоод байгаа асуудлуудыг яг ингээд нэрээ тэгдэж штэ гэд ингээд санал нэгдмээр болтол ингээд ярьдаг. Тэгээд тэндээс авах хэрэгжүүлмээр санаанууд зөндөө байдаг. Тэгэхээр би манай подкастт ороод за 16 настай хүүхэдтэй минь ямар гоё юм те. За бит хоёрын подкастны одоо үйл ойлголтын асуудлуудын шийдлийг од гэрлэгч бас гоё гаргалгаа гаргаж өгөх юм байна гэж бодоод бас зочноор урьсан байгаа. Тэгээд урилга маань хүлээж аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Урьсанд баярлалаа. За одоо хүүгээ танилцуулъя. Од гэрлэгчийн маань дунд хүү мөнх хариус ирсэн байна. Урьсанд баярлалаа. Баярлалаа. Эрт баярлалаа. За 16 настангуудаа энэ өдрийн мэнд хүргэе гэж. За мөн хариусаас эхлээд би гоё асуулт асуумаар байна. Ээж нь ингээ хувь хүний хөгжлийн коуч те хүмүүст гоё ингээд хэрэгтэй мэдээллийг нь өгөөд сургалт ордог. Та хоёрын харилцаа үл ойлголцол чи ээжтэйгээ ярилцмаар юм асуудлууд зөндөө байгаа штэ. Энэ дээр ээж нь одоо мэрэгжлийн онцлогоо гаргаж харьцдаг уу? Энэ нь чамд гоё байдаг уу? Эсвэл зүгээр ээж хүүгийн үднэс харилцаа байдаг уу? Ихэвчлэн над туслахдаа ээж мэрэгжил тал дээрээ суйрлаад над тусалдаг. Тэгээд тэрэн ч над хэрэг болдог. Гоё байдаг гэж үү? Тий. Одоо хүмүүс ч нөгөө хүүхдүүдээ эсэргээрээ жоохон залгаахгүй юу? Би заримдаа тэгж санаад байгаа. Би яг тэр үүднээс яг тахтай амантан сэрэх гэдэг ч юм уу те. Тийм шүү гэдэг. Яг одоо энийг яагаад асуусан гэхээр одоо ээж аав нарын ингэдэж та бол бүр көөч хүн надаас илүү ярьдаг баг. Би болохоор ингэдэг байхгүй юу? Өөрийнхөө нөгөө алдсан алдаануудаа тэгэл нөгөө амьдрал тохиолдсон бүх нөгөө туршлаган дээрээ үндэслэл ярилцж байгаа нэртэй дандаа би өөрөө яриад идэг. Тэгдэм байж тээ өстой тэгмээр юм байж тээ гэд энэ хүүхдээр яриулахгүй ууг нь ярилцаад авах битээр ингээл кофе шопт суудсан тий хоёулаа өнөөдөр гоё ярилцъя гэсэн юмнээсээ дандаа би яриа сондор тийм үү заа гэд дуустдаг байхгүй. Тэгэхээр та коуч хүн болохоор бас залхаах магадaltaй байж магадгүй гэж одоо би ариуснаас энийг асуусан. Үннээ хэл минийх гэдэг. Заримдаа яг жоохон залхаах тал гардаг. Гэхдээ би тэрийг ээжд хэлээд тэгээд айл болох хэрэгтэй зүйлийг аваад бас хэрэггүй зүйлээ урсгаал тэгэл тэгж хүлээж авдаг аа. Тэгтээ нэг бодлын амар давуу тал байгаа байхгүй юу? Мөнгөөр хүүхдүүдтэй коуч аваад ингээд тархинд нь юм хийж гин, сэтгэл зүйч авж гин. Тэг чинь хажууд чинь за та залхаахгүй бас гоё баланслаа штэ. За яг үнэ хэлье заяа. Яг одоо коуч байлаа гэдэгтээ яг ингээл коучаараа харьцна гэж бол байхгүй. Яг ээжээрээ л харьцна. Чи зүрх цохилж байгаа штэ хүүхдээ тэгэхээр. Тэгтээ юу давуу талтай болсон бэ гэхээр би жишээлбэл одоо мөнх хариус манай дунд хүүгээ нэг 8 нас хүртэл юм уу да. Том хүү одоо миний том хүү 24 настай хүү. Том хүүгээ за нэг 8 дугаар анги хүртэл би яг одоо жоохон эвгүй хэлэх гээд байна яг чам шиг байсан. Би ерөөхдөө ингээл яриад ингээл айгүйх тийм айгүй юм хүнд ярилцлагууд хийдэг. Өдөржингөө ажил ихтэй ажлаад харж ирэнгүүт ямар нэг проблем болсон бол заастаа хүүхдийнхээ хүмүүжлийг орхитууж болохгүй гэлээ энэ бүр энэ тархиа өвдөлттэй
яриа хийгээл тэгэл хүүхд хүмүүжүүлнэ гэдэг чи ястай хүн байдаг юм байна гэд. Тэгэх тусам манай хүүхдүүд амралтууд болохоор эмээ гихргаа яв гэд надаас ингэ дөлөө цутаагаад байдаг гэсэн. Би ингэ тийм хүн мэдрэмж төрүүлээд байдаг гэсэн. А коуч болохын нэг давуу тал нь яг одоо юу гэдэг ийм хоолч айгу буруу штэ эднэр гэж яг төвхтэй байдаг бах те. Тиймэрхүү ингэ байнга тэгж байгаа штэ. Дандаа юу чин тэгэндээ гэдэг тийм юмнууд бол байгаа ч гэсэн давуу тал нь одоо илүү хүүхдээ энэ миний хүүхэд би энэ хүүхдэд заах ёстой сурах ёстой гэж биш хүндэлдэг болсон. Тэгээ намайг нэг ажлын хантайгаа машин дотор явж байгаад би хүүтэйгээ ярьчаа тавьсан чи ямар хүндэлтэй ярьд юм бэ гэд. Яг хөө заримдаа бол ядарсан үед бол би өөрөө ажигладаг юм баланс алдагддаг. Аливаа тэгчээчтэй ч гэдэг юм уу те. Хитрхи захирангуй байна да гэд. Тэр нь нөгөө нэг энэ миний хүүхд юм чи ингээд өмчлсөн одоо тийм нэг юм дарангуулсан ч гэдэг юм уу. Заавал заасан сургасан харилцаа өөрөө холдуулаад байна гэдгийг би бол яг амьдралаар харж байсан. Илүү ингээд хөнгөн байгаал, илүү юу байгаад тэгэхээр хүндэлтэй байгаад эхэлсэн чинь манай хүмүүс нөгөө эмээ өвөө нь хүрээ дээр гэдэг ингэдэггүй гэртээ аймаар байна гэд. Надад бол алсаас тэрийг харагч ирсэн байхгүй. За илүү надтай ойрхон байх туртаа болоод байна да гэд. Гэдг нь коуч болж эхэлнэ гэдэг нь ер нь бол яг одоо би жишээлбэл хүмүүс наа коуч гэдэг аюу хэлдэг болчих. Гэтэл би 20-од жил үйл хөдлөлийн салбарт ажилласан. Сүүлийн 5 жил одоо хуваараа те ингээд хүмүүсийн хүсэлтээр баг коуч хийж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийг нь илүү их мэдээд байна. Гэдг нь яг тэн дээр би бас илүү онцлогтой байгаад байж магадгүй юм шиг. Тэгээд яг ингээд эхэлснээс хойш одоо юу гэдэг юм. Манай нэг үйл хөдлөлийн салбар чи өөрөө хүнийг ингээд аюу хувийн зохион байгуулалт өндөр сахилгатай байх шаардлагатай болгоод байдаг. Тэнгүүд хувийн хөгжил гэж явсаар агаад дэшээ ороод тэгээд нөгөө өөрийнхөө амьдралыг нэг юм судалгаа шиг ажигладаг болсон. Хүүхдүүдэд ч гэсэн за энэ үед нь яг тэгж байна. Одоо яг тэр нь за өсвөр насны хүүхдтэй яаж харьцах вэ? Чи нэг санаж нь Жожи ах чинь нөгөө нэг бид нар хойдлын гэртээ байхад би таны үзэн ядж гин гэд нэг амар над бид хоёр нэг файт болж исэн шүү дээ. Хөөх хэдэн настай та? Жожо яг гэп year авчихсан жил байхгүй. Манай том сайхан шүү дээ. Одоо 4 жилийн өмнө байхгүй 5 жилийн өмнө. Тэгээд харцсангуу бас гайгүй болж тэр чинь ингээд миний өдөөс бас ингэж дураараа үг хэлж гин. Өмнө нь олвол тэгж дураараа хэлэхгүй шүү дээ. Би ч нь болохоор за эрэгтэй хүүхдүүд те 2 эрэгтэй хүүхдүүд чанга гараар байх хэрэгтэй гэж боддог гэсэн. Одоо болохоор чанга гараар байх тусмаа одоо нэг юм үг гэдэг ш нөгөө захирах тусам одоо юу гэдэг захиргаадах тусам хяналт ихсдэм билээ. Би ингээл захиргаадал тэгэн шүү ингэ шүү гих тусам эдгээр чи ингээ айгаад холдоод би хянах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тийм байна те. Эсэргээр илүү итгэл өгөөд эхлэхээр итгээд тэ би илүү итгээд итгээд эхлэхлээр илүү юм би дагаад эхэлт юм билээ. Тэгэхээр ойлголцол илүү татнасах байдал хүртэл өөр болт юм билээ. Тэгээд тэрийг болвол гэхдээ юу гэдэг ганц ингээд одоо ингээд ганц миний подкаст тэ танаа подкастыг сонсоод миний ярьж байгааг сонсоод шууд ойлгохгүй. Хүн ингээд энийг яах вэ гэхээр тогтмол давтан за би хүүхд хүмүүжлийн тодорхой хэмжээний ойлголт авахгүй бол энийг л биш вэ шүү гэж би нэлээд хэсэг ажилласны үр дүнд жоохон үр дүн гарч авах байсан хугацааны дараа гэсэн. Тэгээд тэр үед том хүү бит хоёр том хүү нөгөө гэпээр аваад өөрөө жоо стресстэй нөгөө манай ээж аав одоо нөгөө эмээ өвнөртэй бүгдээрээ энэ хүүхэд сургуулгүй алгаачлаа гэд. Тэгээ манай хүүч гисэн өөрийнх нь нөгөө үеийнхийнх нь бүгдээрээ оюутан болцсон. Өөрөө олохлоороо ерөөс IELTS бэлдээл суугаад байгаа шүү дээ. Тэгээд хүү бас стрессцэн байж гал. Тэгэл бит хоёр нэг жижиг юмнаас олж маргасан чи би таныг үзэн ядж чинь. Тэгсэн чи ингээд би амар эвгүй болоод тэр чи аяга хурцаг байхгүй. Тэгээ ариус ингээд тэр чи яах ариус ингээд ахстай арай л юу гэхдээ аяга ууртаа хэлсэн тий. Тэгээд ариус арай л чанга юм хэлчлээ. Тэгээ ариус бүр ингээд бас ахыхаа ордоос хэлэх үү? Ахыхаа ордоос гээгүү. Ариус бол бит хоёрыг дунд нь ажиллаж байхгүй. Яа над энэ хоёр маргаад ийн гэдэг байдлаар. Тэгээ би тэр үгийг сонсоод нэг яагаад ч юм би бүр ингээд тухайн үедээ өстө би чамайг тагч хайрлахгүй гэж байгаа юм шиг хүүгээ. Өстө чамд нэг гомдоод тэгээд тэгсэн чинь би дараа нь өрөөндөө орчоод тэр үед би нөгөө ажиллаа л ингээд ерөнхийдөө байнга тэрийг судалдаг байсан байхгүй. Хүү маа намайг тэгж хэлээ. Тэр үед чинь болохоор яг гуглж ирсэн. Гэсэн чинь нөгөө ээжигээ үзэн ядж ийн гэж хэллээ л гэж нэг битсэн чинь хамгийн ихний илэрсэн хэрвээ хүүхд чинь таныг үзэн ядж байгаа бол та хамгийн сайн ээж гэ. Тийм гараад ирчих миний инэт төрөд. Тэгээ би бараг л ингээд эвгүй царайлал бараг л толмос гараад дэшээ өрөөндөө орсон хүн чинь
Өрөөндөө инээд суучсан чи ариус ороод ирдэг. Тэгээд чи сандаг. Тэгснэ чи та яага энийг гэдэг та баг энийг уйлаа хөвчих хэвчээ шүү. Ахаал айгу ширүү хэлсэн шүү. Тэгсэн чи би ариус нөгөөнийг чамд би үзүүлсэн байхгүй. Тэгсэн чи тэрийг харангуут ариу чи жоохон байсан юм а. Чи нэг 2 сар. Тэгсэн чи ариус тэрийг харангуут аа. Тэгээ би ахта бити хэлээрээ нөгөө ээж айгу айтайхан болцсон гэж бити хэлээрээ. Тэгээ бит хоёр чимээгүй ариус болохлээр одоо энэ хоёр ингээд файт нь улам яах болол гэж бодсон юм шиг. Тэгээд тим нэг юм болж исэн. Тэг би яагаад нэг ярил орчлоо. Ямар ч байсан мэдээж асуудлууд одоо ч гэсэн бит хоёрын дунд ч гэсэн одоо ч асуудал гарна. Юун дээр яг үл ойлголцох асуудал гарна. Ер нь бол байгаа шүү дээ. Тэгэл ер нь бол одоо юу гэдэг манай том хүчин болохоор айгүй тийм айгүй юм нээлттэй тий. Тийм нээлттэй. Чог би жоохон татгаш байгаа гэж хэлж болох юм байна. Гэтэ насны ялгаандаа байна уу эсвэл байгаа Тийм тий. жоохон Илүү нийгэмшсэн байгаа. Өсвөр насаа дуусчихсан. Би болохоор яг өсвөр нас руугаа орж байгаа болохоор бас жоохон. Яг байна. Ахчин чамтай ер нь хэр нээлттэй ярьдаг вэ? Ахвал наадтай нээлттэй. Ахвал ер нь байнга нээлттэй байдаг. Тэгээд би бас ахтайгаа л бас нээлттэй гэж хэвчээдэг. Ойлгохгүй зүйлсийн дундаас ойлгож эхлэх жижиг алхам байдаг. Намайг өөртөө ихтэй болгох нүүр будгийн бүтээгдэхүүн бол Silky Girl. Silky Girl яг тэр алхмыг улам хэлбэр болгож өгдөг. Хоёр хүүхдийн ялгаа одоо нэг үл ойлголцол яг юун дээр Ерөөсөө одоо ингээ хүүхд толгоо үнэхээр яг өөр байдаг юм байна гэдэг. Одоо бид нар амьдрал дээр ах トゥ усаа хараач гэсэн анзаарч байгаа шүү дээ. Тэгээд манай хоёр хүүхд төр болохоор нэгэн жишээлбэл айгу нээлттэй нөгөө манай хүү бол үйлдэлээр аюу их юм харуулдаг байхгүй. Үйлдэлээр одоо би ядарсан байвал ингээд халамжтай юм шиг байна. Тэгээ би бас хөндлөнгөөс харахаар амар хөөрхөн хоол хийгээл дүүгээ хараал. Тэгээ ер нь бол тийм. Том хүү болохоор яриад идэгюм. Ээж хүүхнээс танаар тэгнэ ингэ тэгсэн даа. Тэнгүүд нөгөө нэг яриагийн сонсчихлаар хүлээлт бас аяга өндөр болчихдөг юм билээ. Тэгтээ тэр чинь ингээд услаал идэхгүй нэг ингээ хайрлаа яагаад. Заримдаа болохоор дунд хүүдээр болохоор жоохон чимээгүй байгаад тахаар би тэгдэгтэй чи жоохон арай селфиш байгаад байна уу өдргээд аяга их тэгдэм. Тиймэрхүү юм бол гардаг. Тэгтээ заримдаа өсвөр насны хүүхд штэ гэд одоо бол тэгж бодоод тэр үгээ би айгүй баг хэлж байгаа шүү. За би Сондроос асууя. Сондор яагаад уурлаад идэв? Яагаад ганцаараа байхыг хүсээд идэв? Би тэгдэггүй үстэй. Би эзэнийх амирт хийдэг байсан. За миний хүн тэгдэггүй. Гэтэ энэ яг нийтлэг ийм асуудлууд, ийм проблем байгаад байна. Одоо яг эдний үеийнхэнд. Гарыг л та хэрэг. Би гэртээ баймаар байна уу? Та нар өөртөө яваа. Би ганцаараа ч хамаагүй байж юу гэлтэй гой санал тавьж байгаа штэ гэрүүлээрээ гой байх гал те. Тэгэхээр яах би гэртээ гэж. Тэгээ уурлах юм бол уур нь хүрх юм бол ингээд хинтээч харьцмааргүй байна. Хаалгаагаад өрөөндөө ямаараа твтгч гэдэг юм. Ариус дээр тийм асуудал байна. Яах уу ерөөхдөө нэг жоохон байгаа. Яг адилхан. Тэгэл бөөнөр цэцлэлгоо явъя гэл тэнгөт би үлдчихил та гэл нэг ч юм уу тий. Тэгээ чи ганцаархны энэ жоо ээжтэйгээ ойрхон хоолондтай явъя гэл тэгээд байдгийн тий. Мэдээж байгаа. Мэдээж байгаа. Тэгтээ тэр чинь нөгөө нэг би яг үнэ хэлэх үү. Яагаад гэж байгаа чинь буруу юм бэл. Бид нэр ингэж идэв штэ. Би бол ерөнхийдөө мэдээж коуч чи ээж аав руу л сайн ажилладаг. Миний яг коучийн ажлын сурчлага шиг болоод байгаа. Одоо цаг авъя гэдэг хүмүүс. Коучийн ажлын гол зүйл нь яадаг вэ гэхээр дандаа явж эрүүл мэнд болон хүүхдүүд рүү нь яваад байгаа. Тэр аягүй сэтгэл зүйн асуудалтай хүмүүс ингээд яг амьдралын тэр асуудлыг сонсохоор би хүүхдүүдэн цаана харагдаад байгаа байхгүй. Энэ хүүхдүүд аягүй гарсаж байгаа. Тэнд хүүхдүүд аягүй хүнд юмнууд аваад байгаа юм байна гэдгийг хардаг. Тэгээд нөгөө талаараа одоо энэ далд хомсар гэл яригдчих штеп. Яг тэрүүгээрээ ингээд явна энэ тэр асуудлууд те. Одоо би зүгээр чи битих ягараа заа. Би нөгөө нэг ингээд шууд хэлэхээр бити нэг тэгж нөгөө хүн тусгаж аваарай. Яг ингээд те нэрэ тэр асуудлыг би анхаарайч гэдэг юм гоё хөнгөн аваар. Одоо чи ингээд яагаад ингэж байгаа юм? Яагаад ингэж дандаа ингэж би гоё санал тавьж штеп гэж штеп. Тэгэх тосом яагаад гэхэд яг нэг газар ингээд мэдрэл ингээд зочрол байд юм. Тэгэнгүүтээ бид одоо аюу хөндрүүлсэн хувилбарлуу ярих гэдэг нь яг одоо юу гэдэг. Энэ бол тэгтээ энгийн л дээ. Энгийн жишээ ахгүй. Хөндөрсөн жишээ нь одоо жишээлбэл би энийг цэвэрлэхгүй. Энэ ингээд заваан байна. Энэ заваан байна.
энэ заван байна гэдэг нэг юм ингээ буруутгаал цэвэрчин тийм хүмүүс биш үү? Энэ хүмүүс яагаад тийм бохор байдаг байна гэлээдэх хүмүүс байдаг шүү дээ. Эсвэл бол одоо юу гэдэг би сте юм цагаан өрдгөнд айгуу турхуу гэл тэр болгон дээр нэг юмн дээр л ингээд яа. Тэр нь өөрөө энд чинь бид нар чинь маш их булчин сурамшуудын нэг газар ингээ бөөгнөрл үстэй юм байна. Тэр бөөгнөрл чи явж байгаад аль нэг сул тал руугаа очиж өвчин бий болт. Бүр томоор хор тавдар бий болт. Би яг таны хэлээд аа үнчин байна. Тэгэхээр яах вэ гэхээр чи нөгөө нэг юу одоо би та хоёрт ковчлаа. Тэгтээ надад нэг эвгүй байгаа юм би чамруу аягүй хийх гэдэг юм санагдчих. Зүгээр чи ингээд би аягүй гоёор сурч яг энд нь болохоор чи яагаад тэгэд гэхээс өмнө миний охин ингээд миний тэр нөгөө хүүшиг тэнгуү чин дрр гэж гараад байна. Бүгдээрээ та нарын гарц чинь байгаа. Одоо бүр гоё болчихсон AI би болоо те. Миний охин ингээд байна. Би яг охиныхаа энэ дээр тэргүүр чи ингээд тайлаад тэгээ нөгөө нэг тайлагдаад эхлэхлээр ерөнхийдөө ингэж харцаараа тэгж харцаараа зөвлөгөөнөч ороод ирэх байхгүй. Ер нь бол тийм аюу ингийн арга те баг тэгдэг л халтаа мэдээж хүмүүс. Нөгөө талаасаа болохоор юу вэ гэхээр яг ийм нэг юу гэдэг чамаг нэг 3-аас дээш удаа ч юм уу те 2 болон одоо 3-аас дээш удаа хүүхэд чинь яг нэг юм дээр энэ дээр нэг манай хүүхэдт нэг асуудал байна да гэж чамаг тавд болоод. Одоо бид нар стресстэй дээ. Тэгээ стресстэй байх юм бол миний нөгөө нэг бүтэн сайнны өглөөний ярилцлагын арга. Тэрийг бол ерөөсөө тийм ярилцлага хийд юм уу? Тэр бол яг бидний одоо яг манай төрцмө 2 хүү бид 3-ын харилцааг бол тэр хэсэг бол ээж нь бол аварсан гэж боддог байхгүй. Тэр хүртэл сонсоод тэр хэсэг нь яадаг байсан бэ гэхээр би жишээлбэл хүүхдүүд асуудал болоход нервтдэг штэ. Тэгээ нервтж ороод чи стандараа одоо юу гэдэг тэгэх тусам хүүхдүүд нөгөө нэг буруу юу тавих тусам загнах тусам нөгөөдөл чи бүр ингээд уучраа олохгүй болоод хэрэг тариа яваад идэм бил. Одоо манай хүүхдүүд чи эрэгтэй хүүхдүүд юм чи хөрх хэрэг сургуульдаараа тарьсан. Тэр хэрэг тариад байгаа нь юу гэхээр энд байгаа нэг юм ингээд уучраа олохгүй асуудлаас болоод ингээд зөрүү зан гарч идэг ч юм уу. Ингээд байдаг. Тэгэнгүүтээ тэгээд яасан бэ гэхэлэр нөгөө одоо тэр хүүхд хүмүүжлийн чи юмнуудаар ийм энгийн юмнууд байхгүй чи ямар ч зөв үг хэлж исэн чи ууралцсан эмоц дээрээ чи станараа би чам хэлдэг үстэй даа. Ямар ч зөв үг хэлсэн эн чин чамаг ийм аюул давж шүү эднэр гэл сэргийлээд нь штэ. Чиний хэлбэр чинь өөр ийм эмоцтой байх юм бол юу ч хүлээж авахгүй. Тэгээ би тэр хүн ингээ юм сонсчоод сонсонгуудаа ойлгохгүй юм байна л та. Хүн нөгөө нэг шууд тэрийг ойлгохгүй юм байна. Одоо ойлгосон юм шиг мөртлөө хэрэгжүүлдэг юм байна. Тэрийг ингээд дахин өөрийгөө ажиглаад за амьсгал авъя ч гэдэм үү те. Заас жоохон тийм ажиллагаатай. За тэгтээ хичээн штэ. Би бол яагаад гэвэл аюух юм ажлын ачааллын хажуугаар 2 хүүхэд дээрээ орой ирээл за 2 хүүхдээ бүр их ядардаг гэсэн. Тэгээд хүүхдүүдээ хамгийн гол нь миний хүүхдүүд надаас холдоод байна гэдгийг бас мэдэрч ирсэн. Тэгээд тэгэнгүүт зөв ярина. Яг зөв тэр талбарыг бий болгож жагаад ярина гэх юм. Тэнгүү тэр талбарыг бий болгоно гэдэг тэгэнгүүт нь би боцсахгүй. За ингээл нэг манай 2 хүний хэсэг 0-д амар муухай гадсахгүй. 0 нэг л ингээл аюу муухай гадсан. Тэгээ би за энэ 0-ыг нэг л ашиглаж сурахгүй л одоо энэ том хүү оюутан болно. Тэгээ рүүмэт эдэрт болохоор гологдох юм байна да гэд. Тэгээд тухайн үед би тэгтээдсэн. Үгүй та нар ингээ оогоо ингээд тавиач арынхаа хүндээ ингээ шахаад тавьчихдаг байхгүй ингээ шахаад муха тагмаг энэ гэл ингээ үглээлээд гэсэн. Хизээч тэр засагдаагүй. Тэ хизээ засагдахгүй байж байгаад тэгэнгүүтээ тэр хүүхд хүмүүжил дээр яг зөв талбарт нь ямар ч тийм бухимдаагүй үед нь өөрөө бухимдалгүйгээр зөвхөн тэр аргумент ярина. Объектив хандна. Чи нэг ингээд байдаг шүү гэд нэг тэрэнд нэг юм үзий ядаад байгаа юм шиг биш. Бухимдаад байгаа юм шиг биш. Энэ асуудлыг чи ер нь сурчаарай гэж. Субъектив биш, объектив. Зөвхөн энэ асуудлыг би хүүдээ зааж өгөх гэдэг. Тэгээс би нөгөө нэг өмнө орохороо яадаг гэхээр энэ ариус, энэ жожеста нэрэ яг нэг ингээд тэг энийхээ тагийг дандаа онгоолгоод ингээд хатаачих юм да. Гэх ингээд бухимдаад яг тэрүүгээр хэлхийл ингээд өглөөлөө 100 удаа 1000 удаа өглсөн ч орохгүй. Тэгэнгүүт за ер нь 0 дээр нэг жоохон асуудал гараад байгаа юм байна гингүүтээ. За хагасанд ярих гэж үзсэн юм. За амралтын өдөр л ярих гэж бодож байгаа шүү дээ. Хичээлийн өдөр мөдөр ингээл сүртэй юмнууд ер нь ярих бай. Би бүр нөгөө 0-ыг ер нь 0-ийн ариун цэврийг яах вэ гэдэг ер нь заагаад өгчий гэж бодохгүй юу бөөгнүүлээд. Тэгэнгүүтээ
хагасанд бас нэг өөрөөр яриа хийх гэсэн чи хагасанд нэг нар чи ингээд нэг жоохон амрах гэдэг юм лээ. 5 өдөр хичээл зөвхөн чи хагасанд яг ингээд нэг өрөөрөндөө ороод манай хоёр чи ингээд юм өөрсдөө амиг хийгээ суух гээд. Тэгэнгөө за бүтэн сайнны өглөө гоё юм байна. Бүтэн сайнны өглөө хагасанд бүтэн амарсан хүмүүс чинь бүтэн сайнны өглөө аюу гоё чөлөөтэй явчихдаг байхгүй. Тэнгүүт миний хүүхдүүдээ ээж нэг юм зааж өгье. Энэ хараа. За 0-ыг ингэж хэлсэн. Нэг хөөрхөн рилсүүд яваад идэв штэ. Бичиж. Тэр ч юм яг хийжсэн байхгүй. 6-7 жил юм. Нөгөө хэлбэр ажлын байранд байсан штэ манайх. Тэгэхэд санаж байна уу? Тэр нь та хоёр ингээ хоёулаа зогссон ээж нь бицсах юм болол энийн дарна. Тэгээ хүнд бол ингээ хөнгөн бол ингээ 0-ийнхаа юг оогоо хэрглчихэд дараагийнх нь ингээ шахаж тавина. Эннийхээ таяг аваад тэгээд яг бүр тэгж айхтар бичиж бол яриаггүй. Миний хүүхдүүд яг ингэж хэрэглээд ингэж ашиглаарай. Та хоёр утахгүй бас ер нь одоо ингэж юунд гарна те сургууль соёлд явна. Тэгэхээр хүмүүст гологдохгүй арийнхаа орж ирэх хүмүүсээ байнгын боднооч гэх юм. Тэгсэн чинь тэр бол манай хоёр бүр ингээ аюу дуртай хүлээж авсан байхгүй. Тэнгүүд би бүтэн сайн юм байна гэдэг надад өдөр нь таалагдаад тэгэл яг энгийн ажлын өдрүүдээр тэгээ хүүнийг одоо аль нэг асуудал гаргаал энийг ааш гаргаал энэ жоох юу байна да яац юм бол нэг асуудал байгаа юм байна да ч гэдэг юм уу. Яг тэгж тэр хүнийг одоо энэ хүнд ямар асуудал болоод байгаа юм бол доо гэж л бодох хэрэгтэй байна ээж амар. Яагаад ингэж байгаа юм бол өсвөр насны хүүхд болохоор ингэж энтэй би яаж харьцах хэрэгтэй юм бол доо гэдэг чим хамаг аргаа хэлээд. Би болохоор тэгдэм байна. Загнаад ахгүй ирнэ гомдлол энийгээ тэгчихгүйстэй сонирш өөдгөө шүү дээ. Би өөг нь хилсэн баха гэл ингээд тэр харин тийм өглөөд байгаа. Тэгээ үр дүн баг. Тэгээ айгүй хөөргөн бүтэн сайнны өглөө тэгээ дараа нь ингээд юм ялах бүтэн сайнны өглөө ээж нь өглөөний цай байгаа ядраагүй үедээ болол аюу бэлдэх дуртай шүү дээ. Тэгээ ингээд бэлдээл хүүхдүүдээ өглөөний цагийн нэтлөө ямар гоё өглөөний цай бэлдсэн ингээ яг тэр үе дээр нь би минийхөө хоёулаа өглөөний цайн дээр ярьж байгаа юм уу те? Тийм. Ер нь бол өглөөний цайн дээр ярьдагтэй илүү хоёулаа нэг 3 дахад нэг би нэг одоо нэг маргачаад би за одоо ядарсан байна. Ариус ч гэсэн нэг орхооргүй байна. Бүтэн сайнд яриа эднэргээ заримдаа яг тэгэж яадаг ингээд өнгөрөөгөө тэгээд хоёулаа 3 дахад нэг маргасан штэ гэл тэгэнгүүт тийм ингээд яг гочлоотой. Тэгээд тэрэн дээр чи ээж нь бол тэгсэн байхгүй чи бол гэсэн байхгүй. Тэгж хоёулаа аягүй их араас нь юмыг тайлбарлаад гэсэн те. Тий, тэгдэг байсан. Тэр хэсэг чамд ер нь яг чи тэр хэсгийг бас өөрийнхөө өнцгөөс яриул зүгээр ах. Тэгж ярилцсан илүү их тийм одоо бас зөвлөдөө. Арай бас бодол санаа амарсан. Тэгээд за одоо юу их үгээд яж хата. Тэгээ өөнээрээ тэгсэн шүү дээ. Тэрийг нэг ээжтэй ингээ ярилцчихвал зүгээрээс нь яг бодож хат. Ярилцахаар хөнгөрөө явцдаг уу? Тийм, хөнгөрөөд дээдс ойлголцолт үрдэг. Тэгээ ингээ харахад ч гэсэн нэг жоох ингээл нэг дуу нурагдтаач ч юм уу те нэг тэгсээд нэг дүлгэнээд байгаа юм шиг байсан бол тийм яриацсан дараа чөлөөт болчтой. Эд мэж гээл ирээл ингээл хөргөн болчтой. Нэмэлт сахаргүй ашигтай бактеритэй чихэр iCodex амин дэмтэй сэтгэл сэргэм амттангаар өдрийг амттай эхлүүлээрэй. Ийм тохиолдол өгдөггүй. Надад нэг ийм асуудал тулгараад байна. Илүү ээж хоёулаа нэг ярилцаадах та гэж таныг дуудаж ирсэн үү? Том хүүхд бол тэгж байгаа. Одоохондоо ариус бол яг надад ийм тулгараад байна. Тантай нэг зөвлөөд гэж ярьж байгаа лөө. Гүдээ. Бас нэг тэгхгүй. Тийм дуудлага авах чинь аюу сони юм л шүү дээ. Манай охин нэг өдөр нөхөр өтөр гэртээ ээждэг байхгүй юу? Тэгсэн чинь ээж та гараад ирдэ гэд мессеж өчтیں۔ Тэгэл бит хоёр чинь баах юм бодсон. Юу ярих чам бол гэд аавыгаа дуудахгүй ээжээ дуудлаа. За чамайг дуудсан юм чи гар гэл. Тэгтээ тэр тийм амар сүртэй байгаагүй. Өөлөх гэдэг юм. Тийм. Тэгээд за чи тэгэж надаас зүгээр нэг юм юм л гуйсан гуйлчлээсэн л да. Өмнө нь зөвшөөрөөгүй байсан юм байсан. Тэрийг тэгтээ яриад яах. Тэгээ би за чи одоо тэгвэл ээж нь өмнө зөвшөөрөөгүй юм чи одоо чи надаа ингээд тусдаа ингээд нэг яхарч өөрөөр хүлээж авт юм лээ штэ ингээд гуйлдахгүйхаар за чи ингэж бодож байгаа бол ээж нь зөвшөөрье. Гэхдээ чи ингээрэ гэдэг юм хэлээд тэр үед бол зөвшөөрч ирсэн. Тэг ярихаар аяа гоё. Тийм бит хоёр ч айгүй юу бас муудалцаж сайндах асуудал гарна. Гэхдээ хайрцангуй гайгүй нэг юм бит хоёр ч айгүй юу хүмүүс ахгүй юу. Гоё найз шиг амар гоё ойлголцдог. Тийм. Тэгээ тэрвэрлдээд уйлах тохиолдол гарна. Хаяа айгүй муухай инээ дээр инээ яг адилхан нэг амар инээ дээр инээ тэгээ хаяа.
энэ хоёроос сурах юм бэ? Ариус бол яг хоо миний харж байгаагаар юу айгуу юу яд юм шиг байгаа. Миний нэг ажлын онцлог бас байдаг. Одоо та хоёроос сурах юм бас бид хоёрт байгаа. Тэр нь би ерөөхдөө тийм ингээд айгуух ажилтай байгаад тий. Амралтын өдөр байсан ч нэг онлайн хичээл болоо явчихсан юм. Тэнгүүт манай хоёр хүүгийн хувьд бол нэг асуудал байгаа. Ээжтэн саядаг санагдал. За ээж тачаал өгөө яах вэ? Ээж тачаал өгөөд яах вэ гэдэг юм шиг байна. Тэ? Одоо нэг тийм ингээд яаж одоо нэг гоё юм манай хоёр хүү би энэ хоёр хүүдээ ерөөсөө одоо энэ хоёр яана энэ чи яасан ийсэн гэдэг хяналт мэл тавих нь баг. Одоо би аривсыг хүйж унтж ийн уцаа оролдог эзэднэр гэж хэлж ер нь үзээгүй те. Тэгээд юу болохлээр би нөгөө нэг тэг өөрөө аривс ер нь бол орхицсан. Тэгээд гэрээ цэвэрлээ чи аливаа энийгээ зихцэл цэвэрлэл мөрөл гэж бас хэлж үзээгүй. Яг гоо ганц нэг захих юм бол байна л да. Миний хүнийг ингэчээрэй гэж хэлэх юм. Ер нь ингээд бүх юмаа өөрөө хийчихдэг байхгүй. Тэг би бол энэ хоёр хүүхдээс бол ерөөсөө тусалцаа л одоо авж байгаа. Наад ээжтэй ингээд туслаад өгч тэгээд өгч гинээс биш би нэг айхтар тэгж хөөцдөх нь гайгүй. Одоо би баг хөхөнд л айгүй юутай байгаа. Тэгээд тэгтээ нэг юм миний хүү яаж байгаа бол ганцаардаа байгаа юм биш үү. Миний хүү яаж ийн гэж саний байна гэж өрөөрч хичээл тараал ирэхэр чинь тэгдэг штеп. Тэг би яриулах гэж би айгүй хөөцдөг. Манай том хүү бол өөрөө яриад идэх юм. Өөрөө ингээл ээж та тэрийг ажлыг өгж бодож гин юу гэж бодож гин би нэг ингээд найз охин ингээд зарим зүйл дээр яг хуу жоохон юу бол бас байна л та нөгөө нэг хитрхи нялх хөгч байгаад яг гэдэг эго том хөгт төр харагдах гэдэг. Тэгэхээр тэр талаасаа бол надад бас жоохон сайжруулах юм байгаа. Одоо би нөгөө ажилласаа болоод хитрхи хүүхдүүд бүр ингээл аль ээж би нэг юм хэцүү юм болчлаа гэж бол нэг хэлтгүү юм шүү. Очоод тэгээд ярих гэхэр жоохон эвгүй байгаад идэх тий. Тэгдэг үү? Би л жоохон тийм байдаг. Яг өөр очоод ингээ ярих гэхээр жоохон эвгүй байдаг. Яг хоо. Тэгэл ChatGPT-тэй ч юм уу тэгээд яаж. Ээжээсээ илүү ChatGPT ярилцдаг байна. Харин тийм болчиход байгаа тий. Тэгэхээр ярьж байгаарэ. Ээж нь хажууд чинь бас нэг амьд ChatGPT гэдэг байхгүй юу? Өөрийнхөө хэмжээнд бол юм. Зүгээр би өөрөө жоохон юу гэж магадгүй. Нэг юм мадар зам бол хитрхи байх гэдэг тал байдаг. Өөрөө нөгөө тэгэхэд нөгөө тэгсэн ш тэгээд өөрөө жоохон өөрөө очиж яриад өөрөө очиж тайлаа яваад гэдэг тал таах тий. Одоо юу гэдгийг өөрөө жоохон ингэ заримдаа сүртэй болгодог ч юм уу тий. Тэгээ нөгөө бүтэн сайнны яриач аягүй нэттэй болж эхэлсэн байхгүй юу? Бүтэн сайнны яриач ингэ хийгээд гоё олол заа гоё ойлголцсон боллоо гэж хөнгөрөөл тий. Тэгээ тэгх тусам ингээд ер нь бол бид гурав ингээд илүү ойртой тэлсэн. Тэгжсэн буцаад яасан бэхээр зарим хүнд ярианууд хийгдэн штэ. Гэт наа уучлаарай гэж уйлж мэлдэг ч юм хүнд ярианууд хийгд. Тэгэнгүүт тэрийг гоё асууя л да. Тэгэнгүүт тэрний дараа юун дээр тэр асуудал үүсээд те бүр уйлаад намайг уучлаарай гэх хэмжээнд хүрсэн асуудал ах уу? Нөгөө аль нэг тал нь одоо би ч уйлах тохиолдол байна. Ээж нь үнэхээр мухаа ингээ ядарсан бие бариагүй. Айгуу мухаа чамд үг хэлчихжээ ч гэдэг юм уу бас байна штэ. Тэгээд уйлах тохиолдол байна. Эсвэл хүүхд би харин аюу мухай тийм зан гаргацсан байлээ ч гэдэг юм дараа нь би бодсон ингээ уйлах тохиолдол байна. Тэгэнгүүт тийм хүнд ярьцлагасны дараа нь яадаг гэхээр арьсаа ингээ одоо нөгөө энгийн үед явж байгаа нэг өвлчих гээд байх юм гар тэнгүүт за бүтэн сайн ярих гэдэг. Үгүй ээ ч одоо ирчих. Тэгээ баг тэгж байгаа инээлдэж байгаа ойлголцчихдаг. Тэгээд ингээ бүтэн сайнны яриаг би бас гэр бүлдээ хэрэгжүүлэх гэж бодлоо. Энд чинь амар гоё юм байна шүү дээ тий. Ээж гоё өглөө сэрээ өглөөний цайгаа бэлдээ. Яг амралтын өдөр бол бүр зорж босоод хийдэж. За энэ хэд маань нэг юм ойрд яг л нэг нөгөө энэ хоёр хоол хийхээр нэг юм будаатай хурмуур нөгөөдгөө хийн. За би гэрт байгаа үедээ нэг гоё хоол хийгээд өгчээ гэл зорж хийгээл. Тэгээл ширээгээ тойроод ингэж бол ярилцвал гоё. Үр дүнтэй ярилцах болох. Нуршиж сунжирч болохгүй хит ядрааж болохгүй мөлий. Хит их ядраад одоо нэг өгүүлбэрт нэг ишлэл байвал яг тодорхой болдог гэдэг шиг ингээд ойлгуулах гэж нэгэ бид нэр хитэн талаас нь яриад тэр чинь бид нар чи хүүхд ихэрч бид нар чи зүрх тэр чи ингээд хязгаарыг зохиолж байгаа шүү дээ. Тэгээд эдгээр нь бас буруутчихдаг, залхаагаад бүр ингээд мартуулчихдаг юм байлээ. Миний нэг таньдаг ойрын бас хүмүүс байна. Тэгээ би нөгөө нэг яг тэрийг одоо нэг зүйл болвол би коуч байлаа гэд хүмүүс надаас ингээд гуйгаад та цаг гаргач л та надаа тэгээд мөнгөө төлөөд ингээд авч штэ.
Тэгээ би заримдаа тэгж бодохгүй ингээ хүүхдүүдтэй уул нээж наад бол чи мэдж байгаа шүү дээ. Яг тэр хүн хамгийн ойрын хүнээсээ яг үндэ за ээж та чиний намайг дүгнж байгаа шиг яг үндэ манай хоёр хүүхд намайг дүгнэхгүй. Ээж айгүй хэрэгтэй юм яриад байна гэж хүлээж авахгүй тий. Ээж ярьж байна. Баг бах тий. Яг үнэ хэлээр. Ээж нь ярих, багш ярих хоёр дээр бас ялгаа гарах бах уу? Багшийнхаа үгийг илүү ихтгэл үнэмшилтэй заа гэж сонсох бах тий. Бас юу ярьж байгаас хин ярьж байгаа шалтгаална л та. Тэгээд би бол сүүлийн үед бас ээжийнхаа илүү сонсч яг юу яриад байгаа гэдгийг ойлгох гэж хичээдэг бас. Ойлгохгүй юм ярих тохиолдол байдаг уу? Гарсан ч гэсэн би тэгээд жоохон нэг тийм тайлбарламж аваад илүү тэрийг ярилцаад ойлгохыг хичээдэг л дээ. Чи ээжийнхаа урдаас одоо юу яадаг вэ? Тайлбар тавих ч гэдэг юм өөрийнхөө одоо эсэргүүцлийг илэрхийлдэг үү? Үгүй ээ би ээж тэгмээргүй байна гэл. Тийм илэрхийлдэг бас зүйл бас өмнө нь болохоор яг тушаал шиг л за ойлголаа гэл. Одоо болохоор арай их тийм. Үгүй би нэг ингэмээр исэн юм тэгмээр исэн юм. Тэгэд бас Сандар яадаг уу? Тэгээ штэ тэгж хэлэх тохиолдол байгаа. Заа гэж сонсох үе бас байгаа. Тэгээд өдөр чинь би тэгсэн штэ гэд хэлэх үе ч гэсэн байгаа штэ. Ярих үед чинь Одоо тэгтээ харьцангуй нэрээ эсэргүүцлээ илэрхийлдэг болсон юм. Би тэгмээргүй байна. Нэрээ тэгдэг болсон юм. Тийм. Би ч гэсэн бас тийм болсон байхгүй. Минийхөө нэг ингэмээр байгаа чи тэгвэл яаж ийн? Өмнө нь болохоор чи тэгш шүү чи ингэ шүү гэдэгдэг гэсэн байхгүй. Тэгтээ мэдээж нөгөө зарим зүйл дээр одоо юу гэдэг тодорхой яг нөгөө хүүхд өөрөө за энийг угаасаа би хийх ёстой миний ажилдаа гэж байгаа зүйл дээр нь бол тодорхой хэлээ шүү дээ. Тэгээд бусад зүйл дээр болохоор одоо юу гэдэг миний хөө чи ингээд дүүгээ хараад өгчихдөх үү. Тэгээ ээж нь тех хэрэгтэй байна, ингэ хэрэгтэй байна ч гэдэг юм уу те. Одоо за нэг өдөр бол мэдээж нэг гэрт байгаа юм шиг би нэгээд юм. Ингээ хитрхи олон өдөр дараалж харуулахад нь шаардлага гарвал хоёул ингүүл яаж ийн тэгүүл яаж ийн гэд те. Одоо тэгтээ ээжүүд сарцсангуй боловсон болсон тий. Энэ хүүхдээ хүндлээд ээжтэй ингээд ээж нэм ажилтаа болохоор дүүгээ харж өгөө туслаач. Дээр үед бол стол нөгөө хүүхд төрүүлсэн юм шиг тий. Ингээл нөгөө дүүнрээ өсөгдөг. Гадаа гарсан ч дагуулсаа тэгж амьдарч байгаа юм чинь байна тий. Тэг яг тийм хүмүүс бол байна. Одоо яг ах их чинь яг бүр ингээм амьдралаа авч явж байгаа. Тэгээ тэр дүүнрээ тэгээ тэр гэр орныг авч явж байгаа байна. Тэгээ яг тэн дээр яаж юм гэхээр ерөөсөө тэр ээж аав нь болохоор тэр нь одоо өөрт нь хөнгөн байна гэж үзээд хүүхдүүдээ бүр нөгөө нэг одоо дарамт шахалтаа алдахгүй байх нь чухал. Хитрхи чөлөөтэй би яг тийм юу л бас орж исэн байхгүй юу. Тийм хүмүүсийн дунд ингэж ороод чи ингэвэл зүгээр тэгвэл зүгээр наа хүүхдүүдээ тэгээ илүү ингэж өөрийг нь юу гэж байгаа юм сонсгож яахгүй болвол чиний нүдний ардуур чи өөр юм болоод байна гэд. Тэр чи ингээд яг ээж аавынхаа урд ингээ амар хөөрхөн ааштай сайхан зантай хүүхэд болоод ээж аавынхаа ард тэр хүүхэд дүү мөнөртэй айгүй харцаж байгаа. Тэгээд тэгэнгүүт нөгөө ээж аав болохоро яг эн чинь нөгөө хэвшмэл сэтгэлээгээ хөгжигч сэтгэлгээтэй хүн гэж одоо хоёр төрлийн хүн байдаг юм байна л да. Тэгэнгүүт хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс нь болохоор яг тэр хуучны өөрийнхөө ээж ааваас авсан хүмүүжлийн аргаараа энэн зөв гэж яг тэрүүгээр одоогоороо алуу онжгон дээр нь яана гэд ямар нэг юм хийсэн л олол зоддоггоор аль зөндөө байд юм л ш. Гэтэл тэр чинь өөрөө хүүхдийг ерөөсөө нөгөө энерги гэмтэхээс гадна ямар ч өөртөө итгэл тэр нэг хөөрхөн яг тэр нэг юм аюу их авиас чадвар юм цангинсан дуу хоолой молог бүх юмын байхгүй бол. Гэхдээ би нэг аюу мондагтай яргүй би бас суралцаа явж байгаа. Би бас ариус Жожо 2 дээр 8 тэ ариусыг бол 8 нас хүртэл Жожог бол 8 дахь хүртэл нь бол бас л гар урдаг байсан байхгүй. Тэгэл сүүл рүүгээ яг тархийг илүү сэтгэл зүйч нарын тэр зөвлөгөө олон тархитны одоо энэ үйл ажиллагаа энэ ирээдүйд ямар зүйлийг бий болгохын гэдгийг ойлгож эхэлснээсээ хойш маш буруу гэдгийг ойлгосон. Солонгосоос оригинал гар утас оруулж ирдэг залуус гар утасны дэлгүүр Монголд анх удаа трейдинг үйлчилгээг нэвтрүүлээд байна. Та заавал очих шаардлагагүйгээр гэрээсээ утсаа үнэлүүлэх боломжтой. Мэдээж бүх зээлийн аппликейшнуудыг ашиглаад утсаа шинжлэх боломжтой. Залуус гар утас. Одоо ингэ чиний бодлоор томчуудын бидний ингээд хамгийн их ойлгодоггүй асуудал юу гэдэг гэж боддог вэ чи? Яг чиний хувьд юу гэдэг гэж боддог? Миний хувьд хувь хүний хүүхдийн орон зайг их тийм арай бодолцож үздэг юм шиг санагдсан. Их тийм ийм байх хэвээр, тийм байх хэвээр.
одоо чиний насыг даваа туулсан би мэдж байгаа гэд тэгдэг нь бас жоохон тэр тал дээр шин санагддаг. Чамд тийм хандлага мэдрэгдсэн үү? Ээж нь чиний насыг дуулаад өнгөрсөн. Чи зүгээр л миний үгэнд ороод ийм бай гэдэг үү ээж нь? Үгүй та нэг тийж идэггүй ш. Хоёлаа ингээд ярилцаад ингээд бүх юм ингэж жаад ингээд ойлголцож шүү дээ. Тэгэхээр ерөөс нэг тийм амир нэг тэгж бодогдсон юм байхгүй хаа. Яг ингээд бодохоор л ерөөс орж ирэхгүй. Би бол байгаа л юм шиг санагдчих. Би болохоор одоо нөгөө нэг тэр миний амнаас чиний насыг би туулаад өнгөрсөн гэж хэлж байгаа. Хэлж ийсэн юм уу? Хэл. Миний хөө чөлөөтэй яриа. Та хэлжээд хат чи хэлээ. Тэгээд хэлсэн. Яг дээр үед л хэлсэн баг. Одоо нэг миний хэрэгэлдэг өөгч биш гэж юу? Чиний насыг туулаад өнгөрсөн гэдэг танаа одоо би зүгээр одоохондоо бол би сүүлийн үед бол нэг юу ах. Тэгтээ орон зайрын шууд ороод байх шиг үнэ. Энэ үл яг шууд тань дээр тусаж авч байгаа юм шиг тийм одоо үеийн эцэг эхнэр чуудын нийтлэг асуудал дээр ярьж байгаа. Тийм нийтлэг асуудал дээр. Тэрнээс манай ээж чи ээжигээ хэрэгжиж би харин сая яана миний би өөрөө мэдэхгүй тэгээд байт юм болов би нөгөө нэг ээж нэгээ өрөөгээ чи ашиглачи ингэчи гэж амьдаа айгүй хэлдэг байхгүй юу. Тэгээд сая тэгтээ ээж нь бас жоохон айсан би. Би ч тэг ийм том алдаа гаргаж байгаа болов гэж бодлоо шүү. Ээж дээрээ хоёулагийн хоорондох имийг сондөр асуух шиг болсон. Үгүй сондөр нийтлэг асуусан юм. Тэгвэл ээж дээр нь. Ер нь бол одоо ээж бол арай гайг болсон. Ээж өмнө болохоор бас ерөнхийдөө орон зайр бас жоохон халдах маяг хэрэн тэгэл жоохон ингэдэг гэх тийм бас хаж тушаагаад харин одоо болохоор ээж гээл нэг үе яаж ийн тэгж ийн үү ингэж ийн үү гэл ингээл хэрэгтэй зүйлээр хангах гэж үздэг тусалдаг. Тэр болгон чиний л төлөө байсан гэдгийг чи ингээл одоо улам л ойлгох бах та. Тийм манай ээж дээр бол гайх. Би саяных дээр ганцхан юм хэлчихв. Тэр нөгөө хувь хүний орон зайг нь хүндэлдэггүй гэдэг болвол нэр аюу нийтлэгтэй. Бүр тэр одоо нөгөө хүүхдээ хувь хүн гэж харахгүй байгаад байна гэж. Одоо л баг цаг харж эхэлж байгаа ах. Манай монголчуудын нийтлэг зантай ихтэй. Одоо миний ингээ ойр хавьд байгаас зарим хүмүүс гэдэгхгүй. Танаа тэр хүүхд чи хитрхи ирэх арай л дураараа гэд. Яг тэгэж хэлж байгаа хүн өөрөө яг хүүхдийнхаа ям бүр ингээ утсын бүх чатын хүртэл үздэг. Би бол тэрэн дээр бас сүүлд суралцсан л та. Бас тийм хэрвээ суралцааг бол тийм л байх юмсан баг. Бүх тэр хувь чаазуу хинтээ юу бичсэн, найз хүнтэйгээ бичсэн юм хүртэл ингэж үздэг шалгадаг юм байл шүү дээ. Тэгээд тэр бол ерөөсөө ямар ч орон зайг болгочихж байгаа байхгүй. Утсандаа давхар оруулсан тий. Утас руу н ороод ингээ зайлуунаа уцаа авдар гэд бүр яг ингээ нөгөө хүн ч гэсэн авгаасаа ингээ шалгуулдаг. Ингээ шалгуулах л ёстой юм бах гэд. Гэтэл өсвөр наснд орсон хүүхдийн тийм амир ямар ч орон зайг болгож болохгүй. Та гэхдээ энэ дээр юу гэж цагтгүй одоо гар утасны хэрэглэн дээр одоо би бол сондорт хийж цагтай. Танихгүй хүнтэй одоо чиний үеийн хүн юм шиг мэдрэмж өгөөж хамтаа чатлаад те чиний итгэлийг төрүүлэх үс юм янз бүр юм ярих юм бол битгий итгээрээ утасны цаана хинч байж магадгүй ийм кейсүүд гарсан байх шүү гэл одоо болж байгаа фэйсбүүкээр гарч байгаа янз бүрийн асуудлууд байна шүү дээ те хууртаал очиод уулзсан чинь тэгээл эсвэл зургаа явуулсан чинь тэрэндээ дарамтлуулаад те би тэгтээ яг хүүнэр болохоор тийм болов нэг тэг утсан дээр тийм яаж байгаагүй те Тийм талттай. Тэрэн дээр нэг тэгж байгаагүй. Манай хоёр хүүхд бас нэг юм нь болохоор багш нар нь аягүй сайн. Тэгээд би өөр нь аягүй итгэдэг. Тэгээ өөрөөсөө ганц нэг өгөнд нүүд дээр нь хараад энэ ч аягүй айхтар юм байна. Бараг зарим юм дээр чи надад аягүй сайн зөвлөгөө өгдөг байхгүй. Нэг давуу тал нь одоо манай хүү бол орой бүр ингээд 9 өнгөрөөгөл заа эртэл өсөнгөрөөгөл ариус заа би унтлаа шүү гэж унтах гэдэг байхгүй. Хизээч би одоо тэг яг одоо унтаалуу навцаа аваад тэр тэгээд одоо юу ч гэдэг те яг ингээд тогтцсон орой олонгууд ямар ч асуудалгүй 11 гэхэд аль хэдийн оронд орчин. Тэгээд одоо юу гэдгийг хичээлээ муу хийж ийн алуунаад хичээлээ чи шалган малгай гэж үзэхгүй шүү. Гэтэ сүүлийн 6 жил тийм болсон байхгүй. Тэрний өмнө бол бас л хичээл номон дээр тэглэнглэг том ном дээр чинь бас юм гардаг л байсан тий. Сүүлийн хэдэн жил бол ерөөс ингээд эцэг хурлын суулаа онц байгаад тэр нөгөө нэг
яг энэ коучийн давуу тал нь болохоор амьдралын нөгөө нэг хэм маяг рутин нь ингээд халдварлсан юм шиг санагдаад байт юм. Би рутинийг ариусыг би хизээж өглөө өөрөөр босоо ном уншаа суум гэж хэлж үзээгүй. Гэтэл манай хүүхд ингээд заримдаа би жоохон арай хэтрээд байна гэж айдаг те миний хөө жоохон унтаа гэдэгтэй өглөө 6 цагт босчоод айгүй бүр ингээд лаглаг ном уншин гарч уул руу гүйж Та явчихад. гэртээ ном уншдаг юм уу? Уншдаг байх. Тэгэж нөлөөлж ин те. Банг бол. Тэгээд өглөө эрт гараад тасгал хийж ордордог байхгүй. Тэгэхээр нөгөө өөрөө ерөнхий тэр амьдралын хэм маяг нь юу байгаа үед ингээд зүв байх юм бол хүүхд угаасаа ч тэг проблем багтай айтайхан байгаад идэм бил. Тэрэн дээр бол ёстой би тэгж бодож тарсан. Ёстой ингээд ариусаа ингээд зүгээр надаас бас жоохон халдралсан гэж хэлэхээр нэг өөртөө хамааруулах гэдэг юм санагдчихээн. Гэхдээ яг хүүгийнхаа тэрийг бахархдаг. Тэгтээ мэдээж нөгөө нэг яг ингээд хажууд нь яг байхаар энэ бол угаасаа нөгөө номууд дээр судалгаанууд дээр бичигдсэн байдаг шүү дээ. Хүн ингээд өөрөө ирэхгүй тэр лүг ордог гэдэг. Тэгээ би бол манай дунд хүү дээр дунд хүү чинь яг миний нөгөө хувийн хөгжлийг илүү анхаарах үе дээр яг хажууд байсан. Дунд хүү бол тэр рутин нь бол гайхалтай шүү дээ. Биднээс илүү мундаг. Одоо манай том хүмүүс биднээс илүү мундаг рутинтай. Тэр бол ингээд зөвөр өөрөө мэдлэгөө суусан баг. За өнөөдрийн бид дөрвөн ярилцлагаас та хоёроос сурах юм бас зөндөө байла. Хэрэгжүүлэхээр шийдсэн бас гоё гоё санаанууд байна. Бүтэн сайнны ярилцлагыг заавал хэрэгжүүлэе гэж бодлоо. Сандрын хувьд Надаас яг тэр бүтэн цэний ярилцлага нь амар гоёсэн. Яг ингээд үл ойлголцсон асуудлуудаа дараа нэг ингээд бодож жагаад тэг бүтэн сайндаа бөөнөрөө гоё ингээд яг гоё ярилцах юм байна. дундуур нь ерөөсөө шалдар балдар үглэлтэй байхгүй те. Бүгд хоримтлуулж жаад яг ингээд ярилцж байгаа яг ингээд өөрсдийнхөө бүр энэ дээр ингэсэн биш тэг гэж сайн бодож жагаад ярилцах болохоор амар гоё үр дүнтэй. за та хоёрт маш их баярлалаа. Тэр амьдралаа хэрэгжүүлэх гоё санаа авлаа та хоёроос. За бит хоёрын зүгээс та хоёрт айгүй гоё 3 асуултыг бэлдсэн байгаа. Энэ айгүй гоё тийм нандин асуулт байгаа. Сая бид нар дандаа л нэг юм асуудал ярьлаа шүү дээ тий. Одоо асуудал ярихгүй та хоёрын айгүй гоё нандин хоорондоо одоо асуултнаасаа тий. За ариусаас эхлэе. За ямар үед ээжигээ хамгийн их санддаг вэ? Ээжисээ хоол үед л ээжигээ хамгийн их санддаг юм да. Хэр удаан хоол ир? Нэг удаа нэг аял Тайван руу явж исэн маа. Тэгээд ээжээс нэг сар хоол яасан баха. Тэгэхэд бол бас ээжигээ санд юм элэ. Холдоход. Ээжийнхаа юуг санах уу? Ямар мэдрэмжийг санах уу? Ээжигээ нэг тийм халуун дулаан Халамжийг тий. тий халамжийг сан. Ээжийнхаа хоолыг усан. Танай ээж айгүй гоё хоол идэж шүү дээ. Тэг ээж хаал. Манай ээж хаалыг бас гүйцхэн байхгүй шүү дээ. Баярлалаа. За одоо тэгвэл од гэрлэгч. За. Хүүгээсээ мэдэрч байсан хамгийн гоё хайр гинэ. Одоо миний цүнхэнд байгаа дэвтэрнийхээ ард би ингээд нандинад хадгалсан. Тэгээ миний хүү ингээд байж байгаа дээжтэй цэцэг зурж өгөх юм уу? Эсвэл нэг хөөрхөн захиа бичиж өгдөг. Тэгээд тэр айгу одоо нэг сүүл хизээ тавьсныг би мдээгүй. Гинтгээ миний аяга олон бичиг ажлын ширээн дээр гараад ирсэн байхгүй юу. Тэгээд тэр бол аяга гоё хайр. Тэгээд тэр чинь ингээ би банк өдөр тутамдаа цүнхэндээ ингээ дэвтэрний хартыг аваа явдаг. Тэр шууд санаанд орж ийн. Өөр чи миний хүнийг ингээ нэг ээжигээ нулимс гартал гинт үйлдэлээр аяга харуулдаг. Одоо жишээлбэл саяны захиа. Тэгээд өөр чин тийм нэг юу байдаг. Нэг жоохон ядарчтэй, тэгччтэй гэд ингээд ажиглахаараа ачаал нэгсчтэй гэхлээр тавсанд орох уу гээл тэгэл усан тэгэл да гээл тэгэл усанд ороод байж идэл юм сөүлт нэг цай оруулж ивэл тэгснэ араас нь кейк оруулж ивэл тэд нэр нь хамгийн гоё хайр. Гоё халамжтай сайн хүн болж төлөвшөж байгааг нь шинж тий. Ээжигээ тэгж хайрлаж. Ээжигээ яаж хайрлаж ийн тэрийг хар гэл бас тэгдэг шүү дээ. Тэгээ ер нь бол айгуу тийм миний хүч айгуу чанартай байдгийг нэг тий. айгуу чанартай ер нь гаргаж байгаа үйлдэлүүд нь. За дараагийн асуулт.
Солонгосын эмнэлгүүд болон мэрэгжлийн салаануудад ашиглагддаг арьс ашилгааны бүтээгдэхүүнийг Меди хаус Монголдо албан ёсны эрхтэй оруулж ирээд байна. Та бүхэн заавал салон орох шаардлагагүйгээр салооны түвшний үйлчилгээг Меди хаусын бүтээгдэхүүнүүдээс авах боломжтой боллоо. Ингээд Меди хаус. Ээжигээ 3 хүүгээр тодорхойлвол. Намайгаас үзэсгэлэнтэй. Баярлалаа. Тэгээд Бас ойлгох. тусч. Яг ганц. Наа чи ямар гоё вэ? Яс баярлалаа. Хөө баярлалаа. Ганц гэдэг ямар гоё үг Тийм ээ. За Хүүгийнхээ ямар зан чанараар бахархдаг вэ гинэ. Сая хэлцэндөө ер нь нэг тийм чанартай сая сүүл би багштай нь уулзгаж гисэн манай ариусан хийж байгаа хичээл ингээд юмд яадаг вэ гэхээр оромцоглоод ч гэдэг юм уу одоо юу гэдгийг яг шаардлагагүй юмыг олвол ариус би тэрийн заримдаа зүгээр чиний ингэсэн байж таг гин ингээд гэлс хийж нэг хөндрүүлээд яах юм ах юм гэдэг байхгүй юу. Тэр нь бас нэг талтай логик зөв байгаа. Яг одоо нэг тийм юу гэдгийг за би ер нь жоохон ном уншдаг болъё нэр гэж биш. Яг тэр номыг, яг тэр сэдвийг ингээд илүү ингээд шууд хараад тэрийг ингээд яг бодтоор хардаг. Ихэнх хүмүүсийг би харахаар ном уншихаар би ер нь ном уншия гэж нэг зүгээр заримдаа ойлгоогүй ч юм уншаад байгаа харагдаад байдаг байхгүй. Ариус болохоор тиймэрхүү үйлдэлүүд нь аягүй чанартай шүү дээ ер нь. Тэгээд юунд дүүдэрэй ч гэсэн одоо ингээд харахаар яг заримдаа олвол би жоохон ингээд нөө бол нөө гэдгээ хэлнэ. Yes гэвэл яг ингээд яг сэтгэл гаргаалтай яг хоол молцдог. энэ л хамгийн гоё чанар хийхиндээ амар тий. Ер нь дургуу хахад хүчлээд ах шаардлага угаасаа ээжээ нөө гэтгээд таач хүчлэхгүй тий. Тэгээд тий. За ариусны сүүлийн асуулт. Ээжигээ гомдоож исэн үе байгаа. Байгаа. Ээжигээ бас нэгч босоотойгоо ер нь бол гомдоож исэн. Тэгээд яг уу гомдоохта их тийм сэтгэлд нь сонио хэлэх ч гэдэг юм уу. Эсвэл ингээд ээжтэй заримдаа туслахгүй тэрийг орхисон юм шиг тийг санагддаг. Тэгээд ээжигээ гомдоосон ч гэсэн байнга буцаагаад би байдаг. Уучлалтаа гуйгаад тэгээд ярилцаад ойлголцоо хичээдэг. Тэнийг хайхтар бол тэгтэй гомц юм орж ирэхгүй шүү. Тэгээд ер нь бол гайг. Бид хоёулаа юм айгүй логик төвтэй болцгаацсан. Тийм байхгүй юу? Тасгаа ажиллаад тий. Тийм гэл ингээд энэ асуултууд бол тэгтэй илүү нөгөө сэтгэл зүйн ууралсан ч нөгөө нэг айгүй урдлаар сэтгэл хөдлсөн ч гэл ингэдэг төрлийн хүмүүс бол энэ асуултууд бүгд ойлголох байхгүй юу? Ааха. Бид хоёр болохоор ер нь жоох юм хоёр контролдод байна. За таны сүүлийн асуулт. Хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлж байхдаа гаргасан харамсдаг шийдвэр ба зөв шийдвэр. За энэ нэстэ би аривсыг жоохон багт нь айхтар зодж исэн. Хит би тэрэндээ үнэхээр харамсдаг. Тэгээд нөгөө нэгдүгээр ангид тахт нь сургуулаасаа энэ хүүхдийн л үйлдэл байгаа байхгүй юу? Хулгай яасан гэд нэг юм зүгээр нэг ганцнаас нэг чихэр булгаалцсан чинь тийм л юм байгаа байхгүй юу? Одоо бодоход тэгээд тэр үедээ болохоор миний яг үндэ хамгийн стресс ихтэй ажил ихтэй үе байсан. Би хүүхд хүмүүжлийн тухайд яг үндэ аач байдаг байсан юм байлээ. Тэгээд тэрүүгээр би хүүхдээ айгу гэмтээсэн гэж өөрийгөө буруутгаж явдаг гэж. Тэгээд тэр бол миний үнэхээр харамсдаг зүйл. Том хүдэр ч гэсэн адилхан яг тийм кейсүүд байдаг байхгүй юу. Тэгээд тэрийгээ зүгээр сайн зүйл нь бол одоо нөгөө энэ 70 тухамсарт би болцсон байгаа тэр гомдол нь монголчууд угаасаа тэгэл ямар Америкт байгаа штэ. Тэгээ монгол хийж амнаар зоддсон штэ эднэр гээл те. Тэгэж ярьдаг ч гэсэн тэр өөрөө хүнд ингээд нэг юм гомдол те магадгүй яваанд охирогчийн сэтгэлгээч байдаг юм аюух юм өгдөм байлээ. Тэгээ нэг юм хүн ингээд өөртөө зөв юм хэлсэн ч гэсэн өөрийгөө ингээд байнга
нааг буруудах гэдэг ингээл өөрийн мэдлгүй хамгаалтын юм ч юм уу. Ирээдүйд одоо хүм ингээд зан чанаранд бүрдээд одоо юу гэдэг юм магадгүй 30 40 эдэр насанд очиж ярахад бол хамгийн том асуудлуудыг тэр багтаа авсан тэр нэг юм шарах одоо тэр гэмтлүүд бол айгүй ингээд нөлөөлцсөн тэр ингээ үсрээд айгүй олон өөр зан чанар болсон байт юм л. Тэрэнд бол би харамсдаг. Тэгээд ийм болдог гэдгийг мэдсэн учраас тэр тухамсартай нь одоо харьцах тий одоо би бас нэг ойрноос нэг хамт нэг бясалгал хийж үзэх юмсан гэж одоо тэгээ нэг аяыг нь хараад яваад байхгүй. За минь хөө нааш бясалгал хийе гээл тэгэхээр нэг ядаргаатай байх үдэ гэд би ээж нь бол тэгээд байгаа. Тэгэхээр ерөнхий бодол явж байгаа шүү. Зөвөр юуны хувьд бол уучлалтаа бол гуйгаад байгаа. Яг ингээд гомдол байгаа бол ээжтэй хэлээрээ гэд би бас хэлж байгаа. Тэгээд та тэгэхэд нэг тэгсэн штэ гэд хэлэхэд нь баярлаад. Тэрийгч мэдгүй байж хагаад ирээдүйд одоо тэ эдэр насан дээр очиод сэтгэл зүйч дээр явжгаад өө би чи өстө тийм асуудалтай байсан мэж ямар сони юм бэ гэд нөгөө ингэж уудалж явж хагаад тэрийг олж нээдэг тий одоо тэгээд байгаа. Ариус том хөтэйгч гэсэн бид нэр тэр тал дээр бол одоо ингээд яриад гомдож байгаа бол эхлээд яг та намайг тэгээ үздэй яагаад та ингээд жоохон хүүгээд гисэн бэ гэж гомдоод бүр ихэр татаа уйлах хэрэгтэй юм байна. Яг энэ тархи судлаач одоо тэр үеийн сэтгэл зүйч те одоо энэ тархины мэс засалчид энийг бас аюу их судлаад одоо ангаах ухаан сэтгэл зүйчид тэгээд өшөө нөгөө нэг мэрэгжлийн бүр тэр байтугай бүр физикийн одоо тэр онлоод хүртэл ингээд бүгд хоорондоо тохироод байгаа гэдг нь ерөөсөө ингээд тэр асуудлаа нэг бодохыг ч хүсэхгүй нэг цацтай муухай бодож явах ингээд идэв шүү дээ. Тэр буруу юм байна. Тэрийгэ гаргаж ирж яриад нэг ингээд ээжийн нэг тэр нэг юм муухай айдаг та тэр нэг жоохон тавгуудэ гэдэг зүйл хэрвээ байвал аав юм ч юм уу те байвал яг нэг нөгөө бүтэн сайнны ярьцлах дээр ч юм уу тэр нь заавал тухайн 7 хоног юм штэ бүр баган юм хумаа ингэж гаргаж ирж задлаад тэгээ гомдох хэвээр юм нүур тулах юм байна. Бид нар ч нөгөө тэр уйлт мэлтаасаа цухтаагаад идэв. Нүур тулаад уйллаа тэгээ одоо ингэ гаргалаа дуустал нь гомдлоо тэгээ тэрнийхээ араас нөгөө өршөөл үзүүлэх одоо юу гэдэг уучлах. Тэгээ заа маань тэгтээ яг үндэ тэгээд тэр үеийн эцэг эхчүүд ийм л хүмүүжлийн арга барилтай байсан шүү дээ ч тийм үү. Энэ ер нь бол одоо яг задлах юм бол миний үеийнхэн биднээс дэш үеийнхэн маш их байхгүй. Энэ коуч цаг дээр аюу харагддаг. Ерөөс яг ярилцаад харахад манай аав намайг аюу их айхтар тэгдэгсэн. Би өстой ямар тэнэг юм бэ? Би өстой тэрийгээ би яг ингээд том хүүдээр амар гаргацсан байж тэгэл том биетэ залуучууд ч өөдөө сараал гээл уйлал те. Тэгээ тэргээ ойлгож байгаа байхгүй. Тэгээд энэ бол нөгөө нэг айгуу чухал. Тэгээд аав нь очиод тийм уучлалтаа гуугаад тэгэхээр нөгөө хүүхдээ өөрөө за манай аав нэг юм мэдгүй байсан юм ингээд цайрдаг юм байна. За энэ бол миний харамсажсэн зүйл байгаа. Ариус тэрийг нэг ээжтэй гомдоол ээж намайг тэгж зодж исэн гэж боддгоо таал эмзэглээд. Үгүй байсан. Тийм үү. Тэ байсан тий. Бид хоёр яг бүр саяхан бүр дээр үе нэгдүгээр би өөрөө тэрийг марцсан юм чинь. Би өөрөө марцсан. Гэхдээ би болохоор би ерхий санаад байхгүй. Би 2 хүүхдээ аривсыг 8 хүртэл, хүүгээ 8 дугаар анги хүртэл би айгүй буруу арга барилтай байсан гэдэг ерхийгээр санд. Тэнгүүт нөгөө өөрсдөө өгөөс нь асуугаад өөрсдөө эсвэл тэгсэн штэ нэг тэрийг надад айгүй муухай санагдчихсэнгүүт дан гэж орж ирж штэ. Өөстөө ээжигээ уучлаарай гэж очиад тэрвэрдэг ч юм уу те. Ээж нь тэр үед тэгэхээр муухайг байж ихэд тийм юмнуудыг бол бид нар хийгээд байгаа. Та тэгвэл гоё тэгж яриулж чадсан байна, нээж чадсан байна. Тэгээ ерөөдөө бас гайгүй бид нар тэрийг их гаргаж ирж байгаа. Тэгвэл энийг би бас хэрэгжүүлэх шийдвэрийн баг давхар ярьчлаа шүү дээ тийм. За маш гоё дугаар боллоо гэж бодож байна. Манай үзэгчид бас бид хэдий ярианаас зөндөө гоё юм бас олж авсан бах тий. Яг л нөгөө захтансан газар нь майжсан бах гэж бодож байна. Энд чинь нийтлэг асуудлууд л ярьлаа шүү дээ. 16 настангууд ийм асуудлууд гарч ийн. За энэ хоёр маань бас гоё ярьлаа. Та бас гоё зөвлөгөөнүүд өглөө. За тэгээд бид хоёр цаашдаа бас таны хэрэгжүүлдэг аргуудаас бас хэрэгжүүлэх юм байна гэж бодлоо. За өрсөн баярлалаа. Тэгээд суралцаал явж ин да. Харин суралцаал явж байна. За тэгээд манай урилгыг хүлээж аваад подкастын маань чимж өгсөнд маш их баярлалаа. Та хоёрынхоо цаашдын сурлах хөдөлмөр ажил бүтээлд амжилт хүсье. Баярлалаа. Танаа подкаст бас амжилт хүсье. Олон гоё дугаар хийгээрэй. Гол нь тууштай одоо их ингээд хугацаанд яваасаа гэж бодож байна. Энэ асуудал бол
бас гадаадд байгаа монголчуудад айгүй чухал сэдв. Тэгээд энэ үнэхээр гоё сэдвийг барьж авсан байна. Гадаад дахь жишээлбэл монголчуудын хувьд болохоор нөгөө 90 он гараад Америкт очсон тийм ингээд тийч 20 гаруй жил амьдарч 20 30 жил амьдарч байгаа хүмүүсийн хүүхдүүд нь яг ингээд Америк хүн болоод төлөвлөсөд одоо бие хүн болцсон. Нөгөө эцэг гэх маань болохоор ажлын төлөө явсаар хагаад ерөөсө хувийн хөгжил гэдэг зүйл орхигдоод яг тэр хуучны дээр үеийн хүнээр үлдсэн. Тэгээд тэр хүмүүс болвол одоо бүр яг юм тодорхойлт байгаа байхгүй юу? Хүүхд чинь том болоод асуудал үүсээд байгаа юм бишээ. Та хуучнаараа байгаад байна гэдэг тийм бас юм байд юм бэл зү. Би бидний ингээл бүгдийг одоо судалсан юмудаар л хуваалцаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тийм байдгийн бэлээ. Тэгэхээр яг тэнд байгаа хүмүүс бас энэ айгүй чухал тийм гадаа хэлэн чанд байгаа маань монголчуудад. Тэр бас нэг дугаарын сэдв санагдаад байгаа. Би гэхдээ тантай ингээ ярмаар зөндөө олон сэдвүүд байлаа л та одоо нөгөө том хүү гадаад сурж агаад ирсэн гэл те гадаад Монгол ингээд даанч ярих одоо нөгөө юу сэдвүүд бол танаас ингээд асуумаар юм зөндөө байлаа. Тэгээд цаг хүрсэн. Тийм цаг хүрхгүй юм байна. Тэгээд тэр хүмүүс чинь болохоор монголоор яриад байгаа мөртлөө хоорондоо ойлголцоо хэлсэн. Тийм айгууд тийм асуудлууд байгаа юм билээ. Тэр шаас чиглэсэн та нар гоё хүмүүсийг авчираад яриул бас их сайхан болох. Тэгнэ. За баярлалаа. За баярлалаа. За манай хамтрагч энэ яг хариуцдаг. Манай хамтрагч удвалын цэцгийн дэлгүүр гэдэг. Айгуу гоё нэртэй. Ээж нь охиндоо зориулаад охиныхоо нэрээр удвалын цэцгийн дэлгүүр гэдэг нээсэн юм байна. Тэгээд гэрлэгч хүүтэйгээ орно гэд хэлсэн болохоор та хоёрт зориулаад одоо нөгөө ээж хүү хоёр бас хослохыг хүсдэг юм шиг байлэг айгуу мэдрэмжтэй. Тэгээ яг та хоёрт зориулаад энэ цэцгийн баглаа бас бэлдсэн. За баярлалаа. Удвалын цэцгийн дэлгүүр гэдэг. Тийм баярлалаа. За энэ болохоор айгуу гоё. iCodex гэд Японы одоо ашигтай бактери агуулсан сахарын агуулмж маш багатай юм эрүүл бүтээгдэхүүн байгаа. Бүгднийг хамталж үтсэн. Бүгдээрээ ийм зугаатай. Одоо та тэндээс би амсын аюу гоё чихэр байлээ. Энэ ингээд дотроо эрзэн чихэртэй мөрчлө гадуураа юм шоколадан бүрмэл тэгээ идэхэд аюу зугаатай. За баярлалаа. Өөрөг бэлэг авчих. За баярлалаа. Гоё юм те. Тэгээд энэ өстой гоё. Тэгээд бол сахарг бол энэ жоох хөвгтөгч болох юм болно. Тэгээ нөгөө тархлахгүй хүүхдүүд нэг юм пологдоол те энэ сахарын агуулмж ихтэй юм идэхээр хэцүү байдаг шүү дээ. Одоо тэгэхээр одоо манай хоёр хүүхд хүртэл энд орсон. Чи болооч гэрэн чи угаасаа сахар багтай гэвтэй. Нүрээр угаасаа юм гарахгүй юм чинь аюу дураараа иддэг болсон. Тэгэхээр ямар гоё юм. Манайх чи жоохон амттай дуртай. Хүүхдийн баяраар бас бэлэглэх юм бол аюу гоё бэлэг болохоор байгаа. Сахарын агуулмж багтай чанартай гоё бэлэг. За энэ JJ Beauty гэдэг мейкапын хэрэгслүүд байгаа. Тэгээд танд ингээд JJ Beauty-ийн JJ Beauty гэдэг дэлгүүрийн Silky Girl гэдэг брендийн мейкапын бүтээгдэхүүнүүд байгаа. За баярлалаа. За хүүд болохоор арьс арчилгааны юу байгаа лээ. Тий. Ой ямар их бэлэг өгч. За баярлалаа. За энэ болохоор Medi House гэдэг Солонгосын эмнэлгүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлэгт хэрэглэгддэг ийм эрүүл бүтээгдэхүүн байгаа. Тэгээд веган бүтээгдэхүүн болохоор жирэмсэн, төрсөн бүр нэраа өгт хүртэл 0 сартаагаас эхлээд хэрэглэж болдог ийм бүтээгдэхүүнүүд байгаа. За танд болохоор энд маск, нарны тос, мист. Энэ мист аягүй гоё. Би танд за баярлалаа. Цацаж харуулъя. Нөгөө мист нь байхгүй юм шүү дээ. Баярлалаа. Энэ мист аягүй гоё юм билээ. Ийм зөөлөн ширхэгтэй. Тэгээ та яг өдөр тутамдаа цүнхэндээ юмд байгаагаа авч хэрэглээд юу ягаараа за гоё юм. Айгүй гоё юм лээ. Тэгээд одоо өсвөр насны хүүхдүүд нэг юм батгшилт энэ төр гэл асуудлууд байдаг ч тийм. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд бол бүр асуудал цаад хэсэж байгаа юм. Ээж нэг цацгаа. Тийм. Тэгээд тэр хүүхдүүд хүртэл эднийхээс бүтээгдэхүүн сонгол айгүй дайггүй санагцсан. За баярлалаа. Тэгээд тийм гоё онцгой дугаартай тийм нандин байлаа надаа. Баярлалаа. Маш гоё дугаар байлаа. Ирсэн маш их баярлалаа. За. За тэг чамд амжилт. Баярлалаа.